Камбодын залуучуудын 2025 оны Азийн аврал тэмцээнд 17 баг оролцож өнөөдөр 21 тоглолттой боллоо. Энэ тэмцээнээс зэрэгчл Bulgaриад хятад улсын саний хотод болох Азийн эсрэг наадам. Энэ 2025 оны сүүл сард Япон улсад Азийн наадамд оролцох Монгол улсын Камбодын эрэгтэй шгшээ багуудыг 2026 онд Монголын Камбодын шгшээ багууд хэд хэдэн улсын тэмцээнд оролцохыг энэ жилийн залуучуудын улсын пигмент хотод хийдэж шүү дээ. 2026 оны түрүү сар болох Бакстаас болох одоосын Камбодын холбооны эргэлжлэлт замын тэмцээнд шгшээ баялагчдыг бүрдүүлэх зорилготой болж оролцож байгаа. Энэ бол төсөөл дамжлуудыг хариуцлагатай тэмцээн болно. Тэмцээний нээлттэй ёслолын үеэр Монгол улсын Камбодын анхны шгшээ багийн тавьчдыг спортын цул зэрэгээр шагналаа. Шгшээ багтаа хүчин зүтгэж улсын тэмцээнүүдэд оролцож байсан. Их тайван нарыг олон улсын хэмжээний мастер. Очоодох ишгэрэл нааштай спортын мастер цул. Өсвөрөөс хол орнууд гээд олон улсын зэмлэлсэн. Сүүлд хамгийн сүүлд онцгой нарзын албан болоод тэний өмнө Солонгос гэдэг нь шишид явсан. 20-р сургуулиас баяр спортын мастер гаруу дид мастер. Нэг бахархууштай юу гэдэг нь манай 10 жилийн хүүхд одоо энэ их засгийн дэвсгэрүүдийг тусгаж хийж байгаа нэмж шиг отхон байгаад хүүхд 10 жил багтаа дид мастер шалгасан. Одоо манай хүүхдээс одоо Энэ хараа. улсын шүгч хоёр байна. Одоо улсын жинэ мастер хоёр тэгээд 10 гаруй спортын мастер. Тэмцээнд хөдөлгөөний класс болгон 15 ангаас нийт 4 мөн Улаанбаатар хотын ихтэй сургуулийн тэмцээний тоглолтууд Монголын стэйж сургуулийн спорт залганд хийж байна. Тэмцээний аврал багууд маш тодорхой юм байна. Одоо зөвхөн хэлж байгаа болж байгаа зарим тэмцээнээс Европын клубын тэргүүлийн цаг аврагын зэвийг 6 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Испани Реал Мадридд Табада Манчестер Сити багийг хүлээн авсан. Хоёр багийн хувьд дахиад байна. Аль би парт партаар оруулаа юм яа.